Сав шим орчлон ертөнцийн түмэн үзэгдэл юмс хийгээд түүний мөн чанар утга учирыг өөрийн гэсэн амьдралын хэв маяг авахыгаасаа харан тунгааж бясалган бодож өөрийн гэсэн дахин давтагдшгүй оюуны болоод эдийн соёлыг бий болгосон нүүдэлчин монголчууд бид билээ. Байгаль дэлхийтэйгээ дэнд ойрхон магадгүй түүнээс шууд хамаардаг болохоор тэдний уран сайхны сэтгэлгээ дэнд өсөнө. Үүнийг та бид тэдний амьдрал ах үедээ хэрэглэх хээ угалзаас хамгийн тодор ажиглаж болно. Монгол хүн болон хөрсдөд мэндэлсэн л бол амьдрал чинь тэр чигээрээ л хээтэй хүн холбоотой боллоо гэсэн үг. Үүний маргашгүй нэгэн жишээг та бүхэндээ Бадмит Лөндөв хэмээх насаараа кино механикийн арын хангааг хөндлөн гулд явсан нэгэн буурлын яриагаар хүргэе. За тэр говийн угалз гэдгийг би харлаа. Би өөрөө хангаа хүн яг говьд ажиллаар очиход алсаас одоо ямар ч мэдэгдэхгүй улаан тас босоод тэгж баснаа тэрнийг сайн ажиглаад байвал тэрэн дотор зэрэглээ шиг гоё дүрс харагдсан байна лээ. За тэгээ одоо гол мөрөн урсж байна. Гол мөрөн урсж байна. Гол мөрөн урсахаараас тэр голын тэр долгион одоо тэр уулан дээрээс банаас 21 хоног юм 14 хоногийн бороо орчгоо гол хорих үерэлсэн үе малд явж байгаа хүүхэд байж хахад би хөтөөний хүн уулан дээрээс харахад ямар гоё вэ. За тэгжээтэл одоо би сургуульд Тамирын төвд сургууль төрөөд ирсэн. Нэг дан цагаан байшинтай. Тэгээ тэрний цонх их цантнаа. Тэр цанг ямар гоё гэж санаа. За тэгтэл намар оройхон болоод ирэхээрээс зэрэг жижиг гол горихнууд хөлдөж эхэлдэг. Нүхтэй нүхгүй ямар гоё төрс тэр мөсөнд анхаа эхлээ бий болдог гэж санаа. Ингээ би ерөөсөө энэ хээ угалзанд жоохноос дуртай хайртай болсон. Үндэсний хээ угалзны анхдагч нь эвэр угалз бөгөөд эврийг дуурайлган зурж эвэр угалз хээ үүссэн гэж этнографч тодорхойлдог. Ер нь хээ угалз хэмээх нэр томьёог задлан нэгтэл бас хээ хэмээх үг нь геометр шугам дүрсийн зааж угалз нь хавсран нийлдэг хэмээн үзэж болно. Монгол хээ угалзыг бидний оюун санааны дараа үедээ үлдээж байгаа дохио тэмдэг хэмээн үзвэл үүсэл гарвал магад хэдэн 10 мянганы түүхтэй. Энэ л нутагт амьдран суусан эцэг өвгөд маань тэр дархлаагаа чулуун судар дээр бичиглэн үлдээснийг өдгөө бид хадны зураг сүг зураг хэмээн нэрийдэх болж. Аршаан хад тайхар чулуу дэлүүл цэнхрийн агуйг айдал өвгдийн урлан булсан газрууд Монгол нутагт илбэг. Сүг зураг гэж би хэлмээргүй санагддаг. Яагаад? Хадны зураг гэж хэлмээр байна. За. Би над дээр чи халтирч яасан удаатай. Сүгийг хэлмэгдүүлж яасан сүг зураг гэдэг. Сүг гэдэг чинь сэг. Өрөөл татанхай зэрэмдгэлсэн. Тэм имийг сэг сүг гэж ярина. Тэгтэл тэр будаг байхгүй. Биер байхгүй үед хуруу нь биер болж, будг нь зос болж. Тэгээ одоо тэр хадан дээр энд аргалтай, энд янгиртай, энд би ингэж морьтой явж ялаа, ингэж нүүж явж ялаа гэхээр төрөл бүрийн дүрсийг тэрэн дээр гаргасан байна. Тийм учраас яагаад болдгүй юм бэ? Одооний том зураач нарын техник байтгаас одоо энэ Европын сэрэг мандлын гэдэг юм уу үеийн тэр зураач нар зотон дээр зурсан гэл нэг яригддаг. Тэгвэл монголчууд тэр зотонгоос өмнө хадан дээр зурсан хадны зураг л байхгүй юу? За тэгтэл одоо манай монголчууд энэ буддын шашинт ч хэрэгэлдэг юм шиг байгаа юм, бөөгийн шашинт ч хэрэгэлдэг юм шиг байгаа юм. Түүхэн дээрээс аваад
хадны зурган дээрээс хараад ингэж яхад дүгэргэн тэнгэр юм. Дөрвөлж нь газар юм. За энээс аванхайлаад хээ угалз бас яригдана. Тэгтэл гурвуулжин байж байгаа. Тэр гурвуулжин гэдэг чинь гал юм. Хад чулуун дээр зурсан зураг хээний зураас бүрэн ямарваа нэгэн нарийн далд утга санааг илэрхийлж байгаа нь дээр хэрээнээс харагдана. За тэгтэл энэ хээ угалз гэдэг амьдралаас ургасан. Байглаас ургасны хажуугаас амьдралаас ургасан. За ингээ хадан дээр тэр нандин дурсамжуудыг үлдээсэ. За тэрний хажуугаар аян дайн ан гөрөөнд явж яхтаа одоо үлгэр дээр туйл дээр гардаг өнөхөө. Яахав гэхээр зэрэг дашуу дагуу зурсан бол тэгээрээ, хөндлөн зурсан бол тэгээрээ, дөрвөлжин зурсан бол тэгээрээ, дугуй зурсан бол дүгрэг зурсан бол тэгээрээ гэсэн захиас өгчөө явцдаг. Тэгээд замдан тэр тэмдэгнүүдийг газар бодвол тэр хадан дээр зурж ийсэн юм шиг байна юм шүү. Ингээд өөрөөр хэлбэл шулуухан ингээд туш зурцсан байх юм бол дагаад яваад байх гэсэн үг. Хөндлөн зурцсан бол төр саатна болохгүй шүү. Дүгрэг зурцсан бол айдаа нартай гэгээтэй дээр таанууд нь унд шиндээ уугаад аваа. Тэгээд цаашаа яваа. Дөрвөлжин зурцсан бол одоо энд амгалан тавиа. Хонжинж. Гурвалжин зурцсан бол одоо энд галт түлээд бас нэг хэсэг амс ичж болох юм. Энд одоо жанжин тэргүүнүүд энд төр саатж хонжинж болох юм гэдэг. Хад чулуун дээр зурсан зураг хээний зураас бүрэн ямарваа нэгэн нарийн далд утга санааг илэрхийлж байгаа нь дээр хэрээнээс харагдана. Хээ угалзын хэлбэр дүрс бүхэнд монголчуудын амьдрал түүх тэр чигээрээ магтана. Харин санснаас манай Монголын залуучууд аргагүй л өндөргийн зануудын удамдаа сайхан юм хийж байгаа хүүхдүүд байна. Энд баярлж байгаа. Тэгэхдээ тэрний хажуугаар нь өчүүх юм. Энэ хээ угалзныхаа учрыг мэдэхгүй. Монгол хээ угалз нь орчлон ертөнцийн түмэн үзэгдлээс үүсэлтэй байхаас гадна энгийн нэгэн нүүдэлчдийн өдөр тутмын амьдралаас урган гарсан нэлдэг. Үүний нэгэн хэсэг нь бидний өдгөө ярьж хөвшсөн алхан хээ буюу бадминтон дуугай хаар зэлэн хээ. Түүний яриаг чагнан суугаад нэрэл энэ хээ бидний жирийн нэгэн амьдралаас үүссэн яалтчгүй мэдэгдэв. Бидний мэдих алхан хээ нь дөрвөлжин хэлбэртэй хагас, бүтэн, битүү, задгай гээд 10 хэдэн төрөл байдаг гинэ. Зэлэн хээ юм байна. Унганы зэл хураг туглын хөгн занглаа хээ гэж яригдана. Хураг туглын хөгнөөс эхлээд зэлэн хээ юм байна. Одоо Монгол ирэх хүн, Монгол хүн юм бол нүдэнд ч харагдана. Орой гүүгэн адуугаан залах гээд отгон унгаан тавь. Отгон унах чинь хамаг унгануу тавигдсан төрөөч адуу яаж яхад отгон унах чинь нэгэд байдгаараа загтчихдаг штэ ингээд жадаагаад арай хич нэг юм чагт мулталгүй юу. Тэгэл унгаан эхтэн хөхөөлөхийн тулд зэлэн орхиж байгаа штт. Тэгэхэд явтж байгаа нөгөө зэлч. За данданаас бороо орсно. Шинхэн бороо орсно. Шалбаагтай үед. Эсвэл говьд. Тэр элсэн дээр тэр ханарсан тэр олон чагт. Ингээл заавалгүй чагт нь ингээд нэг чигт унж байгаа. Энэ чагтнууд ингэж унна гэсэн тооцоо байхгүй. Ингэж унна гэсэн тооцоо байхгүй. Бүгд ийм ингэж ундаг. Энийг доршиж үзэж болно. Цасан дээр, хяруун дээр, шалбааган дээр, элсэн дээр. Энэ бол яа харахгүй. Унган Монголын хээ. Монголчуудын хувьд хээ нь зөвхөн зураг дүрс зүйл байхаас илүүтэйгээр
Тэдний бэлэгдэл, хүсэл мөрөөдөл, амьдрал ахуй, сэтгэлгээний онцлог бэлэгдлийг өөртөө цогцоороо шингээ. Монгол хүн бэлгээр хятад хүн бэнчингээр гэдэг үгийн утга энд л харагдмгүй. Энэ нь гэрийн мод, гэрийн дотоод тавилга зэрэг дээр бүр илүүтэй харагдана. Энэ хээ угалз гэдэг чинь ерөөсө тэр чигтээ ерөөл. Ерөөл. За ингээд хүмүүн чи надаар гэр орон авдар сав суулга тавилгаан цоохорлуу хээ угалз тавиуллаа. Би дотроо бясалгал хийжээч. Тэр хээ угалзыг одоо яаж найруулвал энэ хүүхдэд одоо хамгийн хүндтэй бөгөөд энэ гэр орны чимхээ хажуугаар энэ хүүхдэд энэ ертөнцийн сайн сайхныг би өрөөж болох вэ гэж би оюун ухаанаа шавхчээж тэр хээ угалзыг тавина. Хүний одоо энэ буддийнхаар ламын чаглан ондоо бөөгийнхэр бөөгийн буудлын ондоо бүжин туулаа харьяалт ондоо гэж яригдахтай адилхан хүний хийж байгаа тэр бүтээж байгаа тэр хээ угалз. Тэр хүний хэлэх гэсэн хэллэг, өрөөх гэсэн өрөөлүүд юм шүү. Хээ угалзыг сайн мэддэг хүн хоёр хүн хоорондоо захиа бичиж болно гэж бодоод байхад болно. Болно. Тэр хээ угалз чинь дор дороо бэлэгдэлтэй. Бэлэгдэл гэдэг энэ ард түмний хэлж ярьдаг нэг айхтар ам ерөөл байна. Тэгвэл хээ угалз цаасан дээр уянгийн бөгөөд одоо сүр сүлдний бөгөөд хамгийн гоё одоо хөгжмөр бол мантайцсан хатны хөгжим шиг хэнтэй өндөр уул шиг ууланд гэдэг шиг энэ хөгжмүүд шиг одоо хүнээрээ энэ чинь 3-4 хүн болоо явчихжээ. Тэгжээтэл нэг чулуунгаан уран хас. Ингэтэл хүнээрээ ялгарч байгаа яг энэ хөгжим шиг тэгвэл тэр хээг мэдж байгаа тэр хээг найруулж байгаа хүнээрээ ялгарна. Миний мэдгээс манай лондаа багш тэр дорцод угаа тэр болдгоо тэр шаралзаагаа тэр дүзээнэмгаа эднэр чинь ерөөсөн би ингээ харахаараас энэ дорцод угаа энэ дүзээнэмгаа энэ болдгоо энэ шаралзаагаа ерөнхийдөө шаралзаагаа их загвар тэгтэл тэрэн дээр нэг хүний зохиосон их загварыг 4-5 хүн хэлж штэ тавьж өнгө бодгийн хоршлоор ялгардаг. Одооны би тэгэхэд нэг гэр цоохорлно. Би миний багш хэлсэлтэй ганц тал цоохор чичмэ хийгээд үзээрэй гэж. Тэрний үрж. Чи цоохорлох юм бол 4 тал цоохорлоорой гэж. Хээтэй Монгол гэр гэдэг өөрөө тэр чигээрээ бэлэгдэл хийгээд өнгө хэний цогцолдог. Тоон, уйн, хаалга, үүд, авдар савг айдал хүний нүдэнд ил харагдах зэсэг нь өөр өөрийн гэсэн хээ хуартай. Тухайлбал унин дээр угалзан хээ, тоонон дээр хорл, нацагдорж, авдар дээр алхан хээ, арслан зэргийг тавихаас гадна гэрийн модны өнгөнд ихээхэн анхаарна. Бургасыг Монгол мод гэдэгтээ агаар нэгэн зосон улаан, улбар улаан өнгө Монгол гэр эдл хэрэглэлд ихээхэн хүндтэй байрыг эзэлнэ. Нэг ёсондоо уугуул Монгол өнгөч гэж болмоор. Монголын үндсэн өнгөнүүд улаан, хөх, ногоон, шар. Тэгээд их өнгө цагаан. Тэр улаан, ногоон, шар, хөх өнгөнүүд эцэг өнгө. Цагаан их өнгө. Ингээд тэрний дундаас найраад гарч байгааг хүн өнгө гин.
За ер нь тийм саарламаар өөр илүү дутуу өнгөнд их дурггүй. Өөр өнгө оруулах дуртай бол алтан өнгөн боронзол оруулна. За тэгээд эцэг өнгө болно. Эцэг өнгө юм шиг мөртлөө бас хүү өнгө. Яагаад гэхээр хар өнгө. Хар өнгөнд их улсууд дурггүй. Тэгэхдээ хар өнгө их хүндтэй байр суурьтай. Хар улаан, хар цагаан, сайнаар чилэгддэг, муугаар чилэгддэг, бэлэгдлийн хувьд. Хамгийн их хэрэгэлдэг өнгө ногоон өнгө, улаан өнгө. За тэгээд одоо боронц дармал болоод ирэх юм бол шар. Алтан боронц дармал. Одоо улаанаар юу хийчихэл дэвсгэр удаа хийчихэл тэгээд цагаанаар биш ногооноор имжээд ингээд одоо миний гутал хүртэл байна. Ногоон. Энэ харыг ингээд ногооноор ингэж хар мөр ногооногтой гэж онцсохтой. Тэгээд одоо ингээд унаа бодлаа гэхэд толгойг нь ногооноор ширийн 3.2-ын улаанаар ботчих жишээ. Одоо намайг баг байхад чинь айлын авдар нэг төдийлэн 90 мянга байгаагүй юм шүү дээ. Бүр одоо сайхан утаан идэгдсэн улаан хүрэн авдрууд. Одоо би иймэрхүү өнгө байх хэрэгтэй. Монголын үндсэн өнгө. Энэ. Тосон хүрэн улаан. Энэ маань юунаас улбаатай гэхээр цос. Монгол цос их байна. Хадны зургийг бүтээж эхэлснээс эхлээ Монголын цос. За. Энэ дээр би нэг нууц хэлчих үү. За. Цосыг тарганы тусаар найруулдаг. Тэр хадан дээр тарганы тусаар найруулсан цос бол би тэгэж боддог. Зурж үзүү та хадан дээр. Үзээгүй. Юмд найруулаа хийж байгаа хүнийг би нялхаас авахулаад хөрөвчлөө харлаа. Миний их чинь хадам аав Хумбаан Баялжин гэдэг дархан хүн. Сайн дархан хүн. Нутаг орондоо цуутай. Миний хөрөг ахын аав. Тэр хүн цэрэг имэйл хийдэг байсан. Тэгээ баруун аймгийн туурчингуудад зараад хүүхдийн хоньны тутаас нь ноосны төлбөрийг дарддаг байсан. Тэр үед чинь тэр малын ашиг шимийн төлбөр гэдэг нь малчид амар дарамт болдог байлаа шүү дээ. Амьдралын амар доош нь дарддаг байлаа шүү дээ. Тэгээ яах вэ гэхээр тэр оцсон гэдэг газар тэр цос байдаг. Тэр цосыг авчраа яах вэ гэхээр тэр бичиггүй юм цагаан цаасанд боогод галт хийдэг. Тэгээ шатаачаад тэгэхээр тэр гаргаж ирээ нөгөөхийг нухаад тарганы тусаар найруулаад тэгээ эмээлийн хавтас будчих. Хөлрөөл байгаад энэ гэр дээр явж хийчих нөгөөх гэж. Эдэ тавьдаг пүнзний бөө дээдлийн тавир дээр явж тавьчих. Гээл борон цохогдоод байгаад тэгжээс нэг мэдсэн чинь баахан тос бурцаага хөлөрсөн тэгсэн мөртлөө цаатлын ингэхээрээс нэг будгийг гарт ирэхгүй болохоорс дээр нь хөлөрсөн будгийг арчиж авчиж. За арчиж авсан аваагүй ер нь адууны тос тарганы тос хоёр хатдаг. Энэ ургамлын тос ч гэсэн хатдаг. Энэ ургамлын тос чинь дээр үехээр миний мэдхээр бол алиф юм байл. Эртнээс уламжлалтай хээ хуарыг үжлэн үзвэл нэн эртний буюу Монгол нутагт хүн буй болсон үеэс анхны төр тулс хүн нүгүрэн хүртэл хүн нүгээс Монголын эзэнт хүрэн хүртэлх эзэнт хүрнээс бурхны шашин дэлгэрсэн үе ардын хувьсгалаас өнөө хүртэлх хэмээн бүдүүвчлэн хувааж болох мэт. Үе үедээ өөр өөрийн онцлогийг харуулсан байх боловч анх үүссэн суураа үргэлжлүүлэн улам дэлгэрүүлэн баяжуулсан нь тодхон харагдана. Ингээд л энэнийг дагуулаад одоо өнгө дагнаснуудаа гаргана. Эцэс үлд нь тэгэхдээ өнгө дагнаас гаргахад энэ эвэр угалзны альчиг хэнийхэ дандаа дотор талд өнгө нэмж юм. Хүнд өнгө. Тэгэл гадна тийшээ ингээд дэлгэрч хөнгөрсөөр энэ бүх хэнүүдийн чинь их өнгө буюу цагаан өнгө холбож нэг цул
цулам хээ болгож бүтээж байгаа. Тэгээ яах вэ гэхээрээс энэ Монгол хээ бусад орны хээнээс хээ угалзнаас юугаараа ялгардгийг гэхээрээс энэ өнгө дагнасаараа хажаараа энэ антом хэлбэрээр бусад орноос ялгардаг. Одоо энэ Аз орн дахин Япон, за Япон цог, Солонгос, Вьетнам, Хятад, за ийшээ ингээд одоо төвд, за ингээд төвдөөс хойшлохоороос энэ бага Аз болоо Түрк ингээд ирэхээрээс зэрэг Казак бай. Энэ баахан станууд биш дээ, энэ зөвлөлтийн станууд. Тэр энэ бага Азийнхан. Эднүүд болоод ирэхээрээс зэрэг одоо энэ манай Казак байна, манай Монголд байж байгаа Казак байна. Тэднэр их болохоороос зэрэг хаж дагнаас байдгүй. Цулгай. Тэгээ одоо энэ ингээд сүлдсэн гэдэг сүлжээ байхгүй. Энэ уугуул гэж хэлж болох монгол хээ төдийлөн олон биш ч гэлээ үеэс үед улам баяжигдан ирсэн нүнэ. Хээ бүхэн өөр өөрийн утга санааг илэрхийлэх бөгөөд голчлон тасралтгүй үргэлжлэх Батбөх үнэн шудраг гэсэн санааг цаад утгаараа илэрхийлнэ. Монгол хүний нэрлсэн бүх хээ одоо ер нь хэдхэн төрлийн хээ байдаг. Эвэр уугалз, хамар уугалз. Одоо зэлэн хээ. Хөгний хээ гэх юм уу, зэлэн хээ. За тэгээд түмэн наст, урт насан гээд. Тонны голд хорл очир нацагдаж. Хүрээгээр нь одоо дотор талын цагиргаар ингээд алхах хээ. Боёо зэлэн хээ. Тэгээд ингээд бас энэ зэлэнхийг ярихын хажууд бас нэг юм байна. За. Энэ зэлэнхийг тастаж болдог. За түрүүн би нэг эвгүй хөлс үзэл суртлын дан гэж. Тэр Манж Монгол хоёрын хооронд үзэл суртлын дан явагдаж байгаа. За яагаад зэлэнхээ маань алханхээ нэртэй болчихв? Энийг тэр гогшчууд дээр үед Атмөнгөний дахин инжан нас та ямар хээ тавих гэж гэсэн чинь нөгөө инжан сандрахтаа барьчээс алхаа хараад төстөөгөр нь алхан хээ хийва гэж хэлсэн гинлээ. Тэгээд тэрнгээр алхан хээ яг шүү гэд манайхан чи бас нэг хоёрын хооронд юмд нэг өнгөрөхтэй сайн штэ. Тэгээд хэлсэн чинь нөгөөх явсаар агаад тэгээд өөрийнхөө үндсэн юмд дургу дандаа харийнхны хэлсэн үг манай монголчуудад үнд хүрч яадаг учраас нэгэнтээ их эрдэмтэн цэндийн дамдын сүрэнгүй хар авдарт ном буй хазгар өвгөнд эрдэм буй хэмээн хэлсэн үгийн утга мунч гүн болохыг бадмитлэн дугойтай цай уух зур ярилцахдаа ирэхгүй бодцуулаа. Юмны цаадахыг долоон үйлдэлийн цаанаас үрдчлэн харж түүнийг өрөөн бэлгэдсэн өвгдийн ухааныг ирэхгүй биш. Энгийн хэдэн зураасны цаана тэгээтэл хорвоо ертөнцийн өнгөрсөн одоо хийгээд ирээдүйг багтааж чаддаг нь гайхалтай. Үнхэлцэн дотор үхрийн мах багтаахын үлгэр энд л байдаг буюу. Одоо манай төв шуудан байна. Төв шуудан тойроод ингээд зэлэнхээ хийцэн байна. Тэрнийг давхар алах гэдгийг энийг дан алах гэдэг. Тэгээд одоо төв шуудан хар. Шаасан гатас шиг байж байна. Доторх үйл ажиллагаанд тогтмол хэвээ. Тэрэнд ямар ч гаднаас юм ирж орсонгүй. Тэгэл байж байна. Одоо өрнөөлөөгөө болохоос ш уруудаагүй байгаа. Тэгтэл бусад юмн дээр одоо манай засгийн газрын ордныг тойрсон хайс байж байна. Шон болгон дээр тэр түмэн насан хэ
Тэр чи одоо шугам туузан хээ болчихж байгаа. Энэ туузан хэний төрөлд энчиг орно. Эднэр бүгд орно. Тэгээд яах вэ гэхээрээс зэрэг шом болгон дээр тасарсан байж байгаа. Эн чинь нөгөөд миний төрөв гомдол мэдүүлээд байдаг. Булан дээр нь цэцэг зураад, дунд нь хугархаа мод зураад, тэгээд зэлэг хэгийн мэндэгцэн байлаа гэж гомдол мэдүүлээд байсан. Яг тэр. Тэмдээ төр төвшин биш байна. Тэр засгийн газрын орд нь муу юмар дүүрчээд байна. Тэр чуваа мэдгэн ерөөж хийсэн хэнүүдийг энэ үхэр Монголын хийсэн юм гэ хэмхтдаа гаргаа хийсэн. Иннээс болоод. Тэгтэл энэ зэлийн хээг унганы зэл хоёр талдаа гацтай байдаг. Энэ хоёр талын гацыг ингэж төлөөлөж болно. Энэ хоёр ингэж хурж ирээд энэ ч нийлчихэд энэ Монгол улсын хил хязгаар юм а гэдэг юм уу? Энэ тооны гол энийг хийцэн байж хахад тэрийнхээ сүлдийг, тэрийнхээ соёмбыг, энэ үлзийг ингээ хийцэн байж хахад энэ хоёр үлзийн оронд энэ хоёр талд нь хоёр соём байж бол манай хилийн хоёр багнас байгаа үст. Хоёр гацсал байгаа үст. Ингэж энэ бүрэн төгс болох ёстой юм хүүхэд. Ингээ одоо энэ болохоос зэрэг дан алах, энэ давхар алах, энэ хэлтгий алах, энэ дан алах, энэ хөгнөн хэв юу? Занглаа. Манай багш энэ дэх дургүй. Энэ давхар алахыг эвэр угалзаар ингээ сүлжчихсэн. Тэгтэл энэ уг нь гоё юм шиг байгаа. Тэгтэл манай багш их дургүй. Эзэнгүй юм шиг шарилжинд баригдчих. Багш энэ чи эвэр угалз. Чиний л эвэр угалз ба. Тэрнээс энэ ингээл дангаараа хөндөөвөл хөндөй ингээл энэ ингээл байж явах ёстой. Энэний жишээ тэр нэг Солонгос имлэг багшийн дээдэ уртлаа. Хошоо харсан Солонгос имлэг дээр таларцсан байж байгаа. Манай социализмын үеийн 100 төгрөгөнд байж байгаа. Ингээд өөрөө өөрсдөө доромжлоод утга чанарыг мэдэхгүй учраас би нэг эрдэмтэй мундаг том хүн болох гэсэндээ биш. Энэ багчууд юмны учир мэдэхгүй. За ер нь мэддэг юм шиг мөртлөө мэддгүй юм байна гэдэг үүднээс өөрийнхөө багшаасаа мэдсэнийг л төмөнд нэг түгээгээд тэгээ нэг элдв янзын хүн оруулж ирээ сэглүүлчилгүй шиг нууцлаад байгаагийн учир юм. Өдгөө дэлхий даяаршихын хэрээр үндэстэн ястан бүхэн өөрийн үүх төв, уламжлал, оюуны соёлоо хадгалан авч үлдэхийг эрхгүй хүсэмжлэх болжээ. Энэ цагт бидний оюун санааны гайхам соёл, үе үеийн монголчуудын оюунаар баяжин үлдсэн Монгол хээнийхээ утга учирыг улам судлан, уламжлуулан үлдээх нь та бидний зайлшгүй үүрэг билээ.